эрхэмслэг хатагтай ноёлоо. Сайн байцгаана уу? Америкийн монголчуудын уран зохиолын 10 жилийн өн хүндэт зочдоо. Монгол газрын салхин үнэртэд уул талын анир зэрэглээ зүүдэнд эргэлзээд хөрсөн цэцгэлвэ. Алагдсгийн мандал дунд миний яргой ургаж байгаад удааж хожид үлдээн омгших зүрх сэтгэлийн бахтал бодрваа. Эрхэмслэг хатагтай ноён та бүхний энэ үдшийн амгалан айлтгая. Америкийн монголчуудын уран зохиолын хүндэт зочид та бүхэндээ 10 жилийн өн баярын мэнд хүргэе. Уран зохиол гэсэн энэ сэтгүүлийн үүсгэн байгуулагч доктор профессор Яданбатын Баатар таныг тайзнаа хүндэтгэн урьж байна. Гадаадд амьдарч байгаа монголчуудын оюуны соёл олд дэвшлийг амуу сэтгүүл 2009 онд анхныхаа дугаараар хүргэж байсан бол өнөөдөр 10 жилийг зоо гэлжээ. Гэхдээ энэ их ажлын ард үнэхээр Яданбатын Баатар таныг байсан гэж бодохоор энд ирсэн бүх зочдын өмнөөс талархал илэрхийлэн мэхийн ястрыг зөвшөөрлөө. Эрхэмслэг хатагтай нараа эрхэм хүндэт найз нөхдөө амуузыг талархан дэмжигч эрхэм хүндэт нөхдөө та нарыг хараад би баярлаж байна. Америкт монголчууд ирээд ажиллаж байна, хөдөлмөрлөж байна. За монголчуудын ойлголтоор Америкт монголчууд мөнгө хийж байна. За түүнээс гадна бас монголчуудын хэлдгээр бид энд мал шиг зүтгэж байна. Аль аль нь үнэ юм аа? Тэгэхдээ бидний Монгол язгуур угсаа маань биднийг Монгол хэвээр нь байлгаад байгаа юм. Сая та нар морин хорын их шиг сонслоо. Энэ бол Монгол юм. За удахгүй тэгээд Монгол гэдэг тодорхойлтой нэрийн хувцастай бүжигдүү олныг энэ тайзнаас үзэх болно. За түүнээс гадна энд ажиллаж амьдарч байгаа монголчууд соёлыг бүтээгч юм. Соёлын уурхай юм. Түүний нэг хэсэг нь уран зохиолыг бичдэг, тойрогдог, түгээн сордолчилдаг ийм хүмүүс юм аа. Энэ хүмүүсийн нэгдэл бол амууз Америкийн монголчуудын уран зохиол. За тэгэхээр өнөөдрийн энэ баяр бол Монголын соёлыг бүтээгчдийн баярын өдөр болж байна. Мөн энэ соёлыг талархан дэмжигч, түгээн сурталчилагч ийм хүмүүсийн баяр юм аа. Монголчууд бол хааж явсан оюун ухаанаа, урлаг соёлоо хадгалж явдаг ард түмэн юм шүү гэдгийн баяр юм аа. Амууз Завьялсгүйлтэн дууны яруу найрагч, утга зохиол судлаагч, хэл бичгийн ухааны доктор, профессор, олон нийтийн зүтгэлчсэн Үржингийн Хүрбаатар таныг тайзнаа урьж байна. Өнөөдрийн энэ баяр ёслолын ажиллагаанд Монголоос хүрэлцэн ирсэн танд бас энд цугласан бүх хүмүүсийн өмнөөс талархал илэрхийлье. За бүгдийн амрыг айлтгая. Сайхан үйлчлж байна уу? Би Монголоос Монголын цэлмэг хөгжингэр Монголын онгон сайхан байгаль хүн зоныг сэтгэлийн дээж та бүхэнд мэдчилгээ дэвшилгээ хүрэлцэн ирсэндээ
их жаргалтай байна. Баяр хүргэе та бүхэнд. Амууц буюу Америк дахь Монгол орон зохиолын энэ баяр бол зөвхөн та нарын баяр биш шүү. Нийт монголчуудын тэр тусмаа Монголын зохиолчдын баяр болж байна. Би тэгээд Монголын зохиолчдын эвлийг төлөөлж энд ирлээ. Бас миний харвагай найз Ятанбатын Баатрийн урилгаар хэлсэнтэй талархалтай байна. Би тэгээд шууд ажиллаа хийх Монголын зохиолчдын эвлийн шагналыг би гард болгохыг үүрэгтэй ирсэн энийг хэрэгжүүлье. Монголын зохиолчдын эвлэл бол их нацгдарчийн үүсгэн байгуулсан, их буян нэмхийн үүсгэн байгуулсан, Эрдэнэчин Данжин сүрэн Дондрын намтгийн үүсгэн байгуулсан ийм их үндэсний хэмжээний том байгууллага гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр манай Монголын зохиолчдын эвлэлийн хамгийн том шагнал бол Монголын зохиолчдын нэрмж шагнал гэж байдаг юм аа. Энэ нэрмж шагналыг авсан улсууд бол их тэрүүгээр бахархдаг. Тэрүүний дараагийн шагнал бол нацгдарчийн нэрмж шагнал. Тэр нь бол засгийн газрын шагнал байдаг юм. Тэгээд би Монголын зохиолчдын эвлэлийн нэрмж шагналыг гардуулах энэ ажиллагаанд орё. Батламж Хүндэт нөхөр Ятанбатын Баатар танаа. Бэгзэн явуулангийн уран бүтээлээр шилдэг бүтээл туурвж судалгаа хийсэн бол тань талархал дэвшүүлж Монголын зохиолчдын эвлэлийн 2019 оны шилдэг бүтээлийн батламж олгоо. Тэсийн Баатар баяр хүргэе. Өнөөдрөөс эхлээд Баатар маань Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Монголын зохиолчдын эвлэлийн шагналт судлаач гэж явах болно. Асралтгүй илжсэн алар башиг донд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал зохиолч яруу найрагч судлаач боллоо. Баяр хүргэе. Оюутгүйа танаа Монголын их утга зохиолыг хөгжүүлэх үйлсэд эрхэм таны оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн медалаар шагнаж байна. Монголын зохиолчдын эвлэл. Таны тайзнаа өрөө. Бэ болон танаа Монголын их утга зохиолыг хөгжүүлэх үйлсэд эрхэм таны оруулсан хувь нэмрийг үнэтэй хувь нэмрийг үнэлж өндрөөр үнэлж Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн медалаар болон таны тайзнаа өрөө. Between both of them. Ингээд би та нартай хандаж дөрөв хэлсэн нэг үгээ дахиад хэлчихье. Үгээ би амууц гэж хэлсэн. Одоо би дахиад амууц гэж хэлэн ухалцгаагаар. Амууц! 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 За ингээд өнөөдрийн энэ үйл ажиллагааг нэн хондох өргөнөө хэмээн та хоёр хүсэж байна. Ерөнхийдөө хатагтай та бүхний ч гэсэн бас
Хундагтайгаа ойртоорой гэж хэлмээр байна. Баярын мэндийг хүргье. Сэлмэг хөх тэнгэр минь үл бий бөгөөд үзүүр би цээжний гүнээ суянгалах уртын дуу минь хязгааргүй цэнхэрт бидэрдэх далайн ус шавхагдашгүй цэнгэн дуулах уртын дуу минь хинж өвчлөгдөшгүй ууж талын саях сэгсрэг мөртлөн сэмэршгүй уянгат игшгэн яруусаад дуучны хоолой торшгүй учрал хүслийн шуухай миний сэтгэлд тогтошгүй уярн санан дуулах уртын дуу минь дартагдашгүй шөнийн оддыг ажаар яаж хичээгээ тоошгүй шүтэн болсон уртын дуу минь сэтгэлийн гүнээс аршгүй шүн өдөр ээлжлэн эргэвч энэ ертөнц төгсөшгүй шивтэн дуулах уртын дуу минь сэтгэлийн гүнээс хизээч мартагдашгүй Өсрөн сахрах далайн давлгаа хүрхрэн шавх орсон буурч юм уу хөнгөнэн түрхрэх далайн чимээ хөвчлөн архиран сэгсжих арслан ч юм уу урагшлан хуйлрах далайн төрлөг өөхлөн хуйхарч самнах азрах ч юм уу өөжрөн номхчоод буцах татлага нь уулнаа өгсөнгүй барс ч юм уу уралдан эвхэрч цовхочсон ус улайран догширч урагдсан бух ч юм уу уур болоод дэгдэн хөрхманан уялцсан удалцсан мушграх лууч юм уу хязгаар хэрхаггүй хөхрөн хөхрөг далай ерөн тэр аяараа хазаарлаж боломгүй сэтгэл юм уу давлуун их бодол сэтгэл ч юм уу хөөцөлдөн хөмрөгжин ирэлцсэн давлгаа ерөн тэр аяараа хүсэлтэм багтааж багламгүй догтлол хөөрлийн солилцолч юм уу Энэ сайхан хангаада дуулаад очны хүүчин Аадар бороотой хамт уулаад очны хүүчин намрын шарнагчтай налаагаад очны хүүчин найр хурмын ширээн зочноор очны хүүчин залин цагаан өнгөөр булгаад очны хүүчин цас мөсний хамтаар булсаад очны хүүчин хаврын тэргүүн сардаа харж очны хүүчин
хайлмагдсан цасан доор яргуутай очин хүүчин гадаад далайн дээгүүр гатлаад очин хүүчин бөмбөрцгийн нөгөө талаас бөмбөрөд очин хүүчин таван хөшөө малаа санаад очин хүүчин таан хөмлөгийн амтыг санаад очин хүүчин нийслэл Улаанбаатар хотод нисээд очин хүүчин нисэх хонгоцны буудлын дээр угтуулаад очин хүүчин хайртай ханижтэй жаргахаар очин амрагчин хайртай хүү охиноо халамжлахаар очин аавчин төрсөн дүү нартаа түшиг олноо авчин түмэн олон артуудээ дэм болноо хамаатчин аав ээжийн алтан шарлыг манахаар очин хүүчин өвөө эмээгийн үлдээсэн гэрээсийг биелүүлэхээр очин аччин бүх Монголын сайхны төлөө тэмцэхээр очин хүүчин бүрэн эрхт Монгол улсаа мандуулахаар очин хүүчин хан уушиг төшийнхэн даан би хааштай хонгорхон алаг үрстэй би хааштай буцаж буй амьдрал даан би хааштай бүлэглэх зүрхнэрэн та нартаа би хааштай инхрир вэхэн октодта би хааштай эрэлхийг бас ухаалаг үүтэй хааштай эрх тангил өсгдээ тэдмэн эхийн хараар бэлгэлдээ үрсмэн налхар ингэрт бэн шингэсэн наран шингэсэн мэд дулаахан настай ээжтэй би хааштай бодол саран гисэн мэд уужин бурхан аадаа би хааштай насан боролаа ээж минь найрсаг охныхоо хайранд уяргдээ цал борол хөвшид минь цайлган охныхоо шүлгэнд хүрдээ эвсэг олон найзуудаа би хааштай элэг нэгт ахан дүүстэй би хааштай их орон төрсөн нутаг Монголдон би хааштай эргэх орчлон дэлхийдээ би хааштай Үнэхээр одоо үнэтэй хувь нэмэр оруулж олон дуунд ая хийсэн нэгэн хөгжмийн зохиолчийг та бүхний өмнө урьдчилан таатай байна. Энэ бол Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бикот юм аа. Бикотыг тайлцнаа урья.
өдрийн айзам жавхаагаар нь хоолоогоо гойдог. Зэрэглэцэн талын бараан нүүдлэр харт цаан гойдог. Зээгсэн шар толгодын алтан хормоогоор нь хаягаан гойдог. Тийм ээ. Би Монголоороо гойдгоо. Айганд нь ардын дууссан хөхөөрээр нь ханаан гойдог. Аяганд нь үрдийн нар дайлбартсан өгдөөр нь хомрон гойдог. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд аштын бэлгээр гойдог. Намрын дунд сарын 17-нд амрын харцаар би гойдгоо. Би Монголоороо гойдог. Моцын 10 жилийн он баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье. Тэгээд энэ цанцнаас гадна би бас нэг бэлэгтэй ирсэн болоо Амууз сэтгүүлийн сүл дууны шилгийг бичсэн. Энийг одоо энэ шилгэн дээр Монгол улсын орны гавьяа зүтгэлдэг агуу их бих бат аяг хийж байгаа удахгүй таа бүхэн нэгэн дуутай шинэ дуутай зураг тааж болж байна. Амууз уран тансаг үгс амьдрал чимэн уран зохиолын ертөнц ухаар тайрлан уужин гинүн энхэн орчилонд уянга найрагт их орон минь багтан Монгол хэлний үгс утга засвараа Монголын уран зохиол энд шөвжин морин төврөгөн чигнэн сонсгодн молор эрдний их орнон би санан ая амууза Америкт сэцгэлсэн сарнаа билээ айда амууза агуу Монголын Ярууслын эгшгэлэн минь дэлхийн дэвжээнд Монгол найраг дил домголон хөлөг шиг янцхан айсгүй нүүдэлчний найраг байгаль ихэн дуулан өдөн болог шиг их орнон хайрлан ая амууза Америкт цэцгэлсэн сарнаа билээ айда амууза агуу Монголын Ярууслын эгшгэлэн минь Орход ирсэн хүмүүр зориулж энэ шүлгийг бичсэн. Би бас манай хот бизнес гахгүй 4 жил Монгол. Би энд ингээ явчих болдгоо, ирчих болдгоо ингээд айгүй хэцүү байсан. Тад би энэ аваа явсан юм шиг. Тэгээ энэ шүлгийг бичсэн юм аа. Ганцаард өнгөт энэ хязгааргүй орчинд өөрийн ирэхгүй ганцаардан гонигэн төмтөж инэж, бомбож инэж тэртээ хаяа нэг олгарган тэргэл саран бишүүрхэн инэв хийж тэндээс биднийг мушигзан давхурхан бөхөө төрхөөс бусдын худлаа ертөнцийн өдрүүд хурдтай өргөлжлөн унж нөхөд олон байвч үндэ би дотроо ганцаардан хатуу бэрх амьдралын нухчаанд хальширч би бүдэрхүү хичээн Адхрогийн түмэн эдрэн атхан зэрхэн заримдаа ганцаардан үнэн хөдлөн мэдэгдэхгүй орчлонд хүнээрээ үлтгийг бивсэн харанхуу ганцаардын муананд эзлэгдэн хачин зовирлж дотор минь бачуурн нулимс минь нурсаж ансаг минь чичрэн мэгшин уйлж цөвхрөн сон Төнөд бараан бухимдын хязгаараас гэгэн ухаалыг олж аван тэртээ данавчих огдын дундаас тэнгэрлэг ээж минь хүчилгэн мөнгөний хорвоод үннийг би цохролгүй хайн үлээр буцах энэл орчлон өөрийнхөө амьдрахыг би эрхэмлэн та бүхэндээ 4 өдрөөр шүлгээ авчихсан. Цайлхан бас итгэсэн сэтгэлийг чинь цас ажил царцаах ус тааралт бол зузаан бас дулаахан сэтгэлийн илчээр зайлуулж хордуулж яваарай. Амар хавын үг аяг цахилгаан асруулж бороо оруулж болно. Амрагтаа нэгддэг нараан гэрэлтүүлж аадар бороог хордуулж яваарай. Хууль салхи шиг
хуурмаг өгс хазар хорсгон алгадах үед ч хаврын тэнгэр шиг хуурнаа ашчин хайлуулж мөсийг урсгадаг итгэлийн нараа мандуулж хуйсгнаж байсан сэтгэлийн жавраа хөөн холдуулж яваарай. Намрын налгар өдрүүчийг найрсан дотносож яваа хантайгаа нарны ичтэй зүрсэн сэтгэлээр намайгаа чимэн мэлаж яваа шүү гэж насан туршдаа жаргаж амьдраарай. Өвөө ирнэ гэж хэлж өгөө. Өвөө ирнэ удахгүй. Өтгөн сахлаа илбээ. Өвөө минь ирнэ. Өвөр дүрэн чихэртэй ирнэ. Мөнгөтэй ирнэ. Монголын минь өндрийг өвөртөө дүүргээд өвөө ирнэ. Өвөө ирнэ. Инээд ирнэ. Өөр ирнэ. Хийсэн шивэсийг минь загнахаа хилэнтэй байгаагаа харуулахаа өвөө ирнэ удахгүй. Санаашрал ирнэ. Өсгсөн хүүхдүүд нь хаан хүснийг шалгахаар ирнэ. Шагнахаар ирнэ. Шатар тоглоно, буцаж бол хайцсан, буруу сонсон, сургаал айлдан. Сонсохгүй бол сурам хүсээж авчирч магадгүй. Яг ийм биехэд ороолбуулна. Яахчгүй харин би өвөөдөө тэврүүлнэ. Өвөө ирэн удахгүй. Өтгөн цайгаа чанахаар, өтөлсөн царайгаа харуулахаар, бүгдийн сургаалыг айлтахаар, арт хүч өнөртүүлэн, ад жаргал ирэн, өвөө ирэн. Нэг шинэ дуулах гарч ирсэн байна. Энэ болохоор Батгуугийн инх жаргал гэдэг чинь маань зохиолсон үг. Тэн дээр Бекот ах маань аяасан. Тэгээд тэр дог та бүхнээс оруулъя. Намар гэдэг дог маань хүлээ авах уу? Sargadodon gata, sugere saketa.
Марис